Шатрлын 10 дугаар сургууль маань би чатарчин гэсэн тэмцээнийг 10 дахь жилдээ зохион байгуулж байна. Манай сургууль маань маш их шатарчин сургууль байгаа. Багш нараас болохоор 6 багш маань маш их шатар тоглодог. Би жишээлбэл нийслэлийн дүүрэг нийслэлийн тэмцээнд байнга оролцож алтан мөнгөн хүрэл медалуудыг тухах үед хүртэж байна. Тэгээ манай анги бол 8 дугаар ангиусаа ахуулаад бүх анги нийтээрээ бүх сурагчид маань шатар тоглож сургуулийнхаа анги хамт олоороо тэргүүн байрыг эзэлж байсан ийм нэг шатарчин анги байгаамаа. Тэгээд манай сургууль маань ерөнхийдөө бол бүх хүүхдүүдийн 95% нь шатар тоглодог ийм сайхан сургууль байгаамаа. За манай сургууль нь бүх сурагчдаа шатар тоглуулж сургах ийм зорилго тавиад одоо 10 дахь жилдээ би чатарчин гэдэг одоо шатрын тэмцээнийг зохион байгуулж ингэж уламжилж ирсэн. За хүүхдүүд маань маш их дуртай, эцэг эхчүүд маань маш одоо сайнаар хүлээж авдаг. За учир нь гэвэл би өөрөө бага байхдаа бүр цэцэрлэгт байхдаа шатар тоглодог, сургуульд байхдаа, оюутан байхдаа, багш байхдаа гээд шатар тоглодог. Олон шатрын тэмцээнүүд орж бас амжилт гаргажсэн. Тийм учраас ер нь бол шатар тоглох одоо маш чухал юм аа гэдгийг одоо өөрөө мэдэрсэн учраас сургуулийнхаа бүх сурагчдыг одоо шатар тоглох юм тоглож сурах юм зорилго тавин ажиллаж байгаа. Ингээд за би шатарчин гэдэг нь бол одоо тус анги тус бүрээс одоо багш нар ажилчид маань ингээд өөрсдөө хуваараа шатар тоглодог. Би чатарчин гэхээр одоо бүх анги нэглээрээ одоо жишээ 1 А гэхэд 45 хүүхэд байхад 45 болонгийн одоо шалгана. За ингээд 1-ээс 12 дугаар ангийн бүх сурагчтай одоо ангиудаар явж одоо ингээд хүм бүр одоо нэг бүрчлэн яг тухайн хүүхэд шатар тоглож чадчихна уу гэдгийг ингэж шалгаж одоо шалгаруулдаг байгаа. За манай сургуулийн одоо нийт сурагчдын 95% нь одоо шатар мэддэг. За тэр үлдсэн хувь нь болохоор шинээр 1-р ангид орсон сурагчид буюу одоо гаднаас шилжиж ирж байгаа сурагчид маань шатар одоо тэр үлдэж байгаа. Тэгээд энэ сурагчтай анги хамт олон багш нар нь одоо шатар тоглож сурахын төлөө хичээдэг. За хүүхэд шатар тоглож сурснараа олон талын ач холбогдолтой. Нэгдүгürt одоо хүүхдийн сэтгэн бодох чадвар хөгждөг. Хоёрдугаарт болохоор одоо хүүхэд сууд сурдаг. Цагаа одоо зөв одоо боловсон өнгөрүүлнэ. Гэх мэт ийм олон талууд байдаг. За манай хүүхдүүд маань хавар энэ тэмцээн маань 4 сар зохион байгуулагддаг. Энэ тэмцээнээ тэсээ ядан хүлээдэг байгаа. За тэгээд шагналт нь бол одоо бүгд хүүхдүүдэд одоо шатраар шагнах мөн одоо мөнгөн шагнал өгөх гэх мэтийн урамшуул өгдөг. За сүүлийн жилүүдэд нийслэлийн одоо засаг даргын нэрмжит их нүүдэл гээд тэмцээн зохион байгуулагддаг. Дүүрэгт бол дүүргийн засаг даргын нэрмжит их нүүдэл тэмцээн. За сүүлийн жилүүдэд манай сургуулийн тэмцээнд амжилттай сайн оролцоод одоо нийслэлд 2 дахь удаага дүүргээс шалгаран оролцсон. Өнгөрсөн жил тусгай байранд орсон. Энэ жил манай хамт олон одоо энэ их нүүдэл шатрын тэмцээндээ маш амжилттай сайн оролцохоор бэлтгэж байна. За энэ их нүүдэл шатрын тэмцээнд бол 1-ээс 12 дугаар ангийн эрэгтэй 12, эмэгтэй 12 гээд анги тус бүрээс ийм эрэгтэй эмэгтэй ангиллаар 24 сурагч оролцдог байгаа. За энэ одоо тэмцээндээ бид нар эртнээс бэлтгэдэг. Түүнээс гадна манай сургуульд одоо шатрын сургагч багш байгаа. Мөн шатар сонирхдаг, шатрын одоо уралдаан тэмцээнд ордог одоо маш өндөр амжилт гаргадаг 6 багш маань байдаг. За тэгээд бид бүхэн маань нийлээд одоо нэг ийм шатрын клубыг байгуулаад сургуультай одоо шатрын дугуйлан хүүхдүүдтэй одоо үн төлбөргүй хичээллүүлдэг байгаа. Тэрэнд хүүхдүүд маань эцэг эхчүүд маань маш их сонирхолтой байдаг. Мөн түүнээс гадна манай сургуулийн сурагчдаас одоо ингэж олон жил шатар хүүхдүүдэд тоглож шатарчин сургууль болох ийм зорилго тавьсны хүчинд дэлхийн аврах сурагч одоо манай сургууль 3 дахь төрөөд байгаа. За 2015 онд нэг сурагч маань дэлхийн аврах сурагч болсон лав сөрөнгээд. За тэгээд өмнөх жилд 2024 онд Нандин жигүүргээд сурагч маань 3 ангийн сурагч маань дэлхийн авраг болсон. Энэ жил бас одоо 4-р ангидаа бас дэлхийн аврагт яваад одоо ийм авраг бас 2 дахь удаага авраг болсон ийм одоо сурагч байдаг. Тэгээ хойшд бол бид нар энэ сургуулиасаа олон дэлхийн авраг сурагч төрүүлэхийн тулд одоо маш их чармаан ажиллаж байгаа. За бид бүхэн болох Стенисгээ шатрын клубтай бас манай сургуулийн одоо хамтран ажилладаг. Тэгээд одоо хүүхдүүдээ анхан шат, дунд шат гээд одоо тэр маш одоо гүнзгэр үлсэн шатнд нь болохоор бид нар Стенисгээ шатрын клубт хүүхд